Хэрлэн сумын 3 дугаар агийн нутагт шунхлаа компани зөвшөөрлгүйгээр шатхуун түгээх станц барьж байсныг мэргэжлийн хэлтийн газраас зогсоо гаргамжаа авчээ. За ингэхдээ барилга эхлүүлэх зөвшөөрлгүй, дээр нь түгээмэл тархацтай ашигт малбал олборлох гэрээ нь хуульд нийцээгүй байх юм а. Тодорхойлбол тус шатхуун түгээх станцын гүйцэтгэгч Дүц сайхан гэх компани Хэрлэн сумтай түгээмэл тархацтай ашигт малбал ашиглахаар байгуулсан гэрээ нь 6 дугаар сарын 17-нд гэж байгаа юм а. За гэтэл 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 11 хүртэл олборлож ашиглахаар гэрээнд туцгажээ. За уг нь альва гэрээ байгуулсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх учиртай. За үүнээс гадна энэ гэрээ нь шунхлаа компани шатхуун түгээх станцд биш, Чойволсон хотод баригдаж байгаа 5.5 км автозамд ашиглах зорилгоор байгуулсан гэрээ байх юм а. Энэ ч тийм гэрээ мэрээ хийж байсан юм бол байхгүй. Ямар ч мэдээлэл авах надад. Манай улсад тийм газар шуурны ажилтнаар тийм гаднаас туслах үүсэж авах ямар шаардлага байхгүй л дээ. Манай нэр дээр юм хийгээд байгаа улсад юм байна. Арц зураг компани Дүц сайхан гэх компани талаар мэдэхгүй 70 дүргэлтийн шорооны ажил манад байхгүй гэх хариултыг өглөө. За үндсэндээ 5.5 км автозамын нэрийг барьж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлсон уу гэх асуулт урган гарч ирж байна. Шунхлагийн шатхуун түгээх станцыг барьж байгаа Дүц сайхан компани түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлөг байна. Тэгэхдээ одоогийн байдлаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлохтой уулна бол ашиглалтын тусгай зөвшөөрлөлтөй аж ахуйн нэгжил олборлох хэрэгтэй байдаг. Цохон компани маань өөрөө нефтийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөлтөй аж ахуйн нэгж байна. Ашиглалтын түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлөл одоохондоо байхгүй. За дээрх гэрээнд хэдий хэрэг хэмжээний түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тухайч заагаагүй байх юм а. Шалгалтынхныг очиход Дүц сайхан компани 5.5 км автозамын нэр дээр байгуулсан энэ гэрээгээ барьж хаад бодит байдал дээр шунхлаа шатхуун түгээх станцын барилгад олборлсон шороогоо ашиглаж байсан. За тус компани зүгээс яриа өгөхгүй дээд удирдлагууд хотод байгаа гэсэн тайлбарыг өгч байна.